Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагта баялаг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнө Говь аймагтаа баялагийг бүтээж байна. Масагатлаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр 21 аймагаас үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. Бид яг одоо Өмнө Говь аймгийн Эрхэмсэг говь ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийн компанид ирсэн байна. Ингээ хамтдаа Өмнө Говь аймгийн баялаг бүтээгчтэй танилццгаая. Масагатлаас баялаг бүтээгчдийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн багийнхан Өмнө Говь аймгийн зөв Хүлгийн жолоо залан өмнөний их цэгэр Өмнө Говь аймагт үйлдвэрлэл үйлчлэг явуулж байгаа аж ахуй нэгж баялаг бүтээгчтэй бодитойгоор дэмжлээ. Манай төслийн багийнхан хамгийн ихний өдрөө говийн анхны ариун цэврийн цаасны үйлдвэртэй танилцсан юм. Эрхэмсэг хэмээх нэрээр их говьд алдаршсан Эрхэмсэг ариун цэврийн цаасны үйлдвэрийн хувьд сард 100 мянган ширхэг ариун цэврийн цаасны үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм аа. Тэгээ манайх одоо 2014 онд аж ахуй нэгж үүсгээд одоо 2014 оны 11 сараас одоо анхныхаа бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Одоо орон нутгатаа одоо манай орон нутгад энэ төрлийн бизнес байхгүй учраас одоо ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийг явуулъя гэж шийдсэн байгаа. Тэгээ ер нь бол би 2003 онд тэр жижиг дунд үйлдвэрлэлийн дадлагдагч гэж Солонгос улсад явдаг байсан шүү дээ хүмүүс тийм ээ. Тэрүүгээр Солонгос улсад явсан. Тэгээд тэнд 2 жил ажиллаад бас нэлээд хэдэн үйлдвэрт ажилласан. Тэндээс одоо ер нь орон нутгатаа нэг ямар нэг юм хийя гэсэн тийм бодол анх төрж юм аа. Тэгээд одоо орон нутгатаа ирээд одоо энэ төрлийн бизнесийг хийж байна. Энэ бол манай Өмнө Говь аймаг бол 60 орчим мянган хүн амтай. Тэгээд дээр нь одоо бас ууд уурхайн салбаруудаа төсөглөөд хийх юм бол ариун цэврийн цаасны үйлдвэрлэлийг хийж болохгүй гэсэн одоо юм бол байхгүй харагдаж байгаа зах зээлийн хувьд бол. Тэгээд одоохондоо бол манай би бол одоо энэ төсөл хийгээд одоо ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ манай энэ бол одоо энэ үйл ажиллагааны одоо төслийн маань эхний үе шат гэж явуулж байгаа. Тэгээ одоо энэ бол одоо бол бид бол бараа бэлдсэн юм одоо импортоор оруулж ирж байна тийм ээ. Гаднаас оруулж ирж байна. Хоёр дахь үе шат маань бол цэвэр одоо өөртөө их тийм үе шат байгаа. Тэгээ одоо энэ манай бүтээгдэхүүний яг онцлог гэх юм бол одоо энэ бусад цааснаас бол ороот бол маш чанга байгаа тийм ээ. Хэмжээ бол их гэсэн үг шүү дээ. Ороот маш чанга байгаа. Дээд зэргийн зөөлөн цагаан цаас байгаа. Цэвэр модоор хийгддэг ийм цаас байна. Өмнө Говь аймгийн хувьд ариун цэврийн цаасны үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуй нэгж байдаггүй анхны үйлдвэр нь Эрхэмсэг юм а. Үйл ажиллагаагаа явуулаад удаагүйч аймгийнхаа хэд хэдэн байгууллагуудаа хамтран ажиллаж Өмнө Говь аймгийнхаа болон ойрын сумтын дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүнээ амжилттай борлуулсаар байна. Мөнх дахын хувьд Солонгос улсад ариун цэврийн цаасны үйлдвэрт 2 жил ажиллах хугацаанд өдөр бүр тэдний хийж байгаа үйлдэл техник тоног төхөөрөмжтэй танилцсан байна. Эх орондоо энэхүү үйлдвэрлэлийг явуулах боломжийг судалж эхлэн тоног төхөөрөмж болон технологиг сайн судлан өөрийн аймаг орон нутагтаа өөрийн үйлдвэрлэлээ босгожээ. Цаашид уулуурхаан томоохон аж ахуй нэгжүүтэй гэрээ хийхээр төлөвлөж байна. Мөн нойтон хуурай салбитыг үйлдвэрлэхээр судалгааны ажилд оржээ. Дотооддоо бол хийх юм бол одоо бүр том одоо үйлдвэр одоо маш том технологи оруулж ирэх хэрэгтэй л доо. Тэгээ бүр одоо бүтээгдэхүүн бүр Швейцараас орж ирдэг. Одоо жишээлбэл одоо мотор өгчд одоо хар мод, улаас мод хоёрын холцсоор одоо хийдэг байхгүй. Тэгээ цэвэр ус гурвал хоорондоо одоо холилдож энэ бүтээгдэхүүн гарна. Химийн одоо ямар ч бодис ордог. Тэрүүгээр даваалтай гэдэг цэвэр цагаан цаас бол Масагатлаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөр Өмнө Говь аймгийн Эрхэмсэг говь ариун цэврийн цаасны үйлдвэрлэлээр үзэгч та бүхэнд яг одоо үргэлжлэн хүрч байна. Тэгэхээр эдний компанийн хувьд өдөрт 3500-аас 4000 ариун цэврийн цаасыг бол үйлдвэрлэх хүчин чадалтай юм а. Бидний өдөр тутмын амьдралд талах шиг хэрэглэгдэх зүйл нь яахын аргагүй ариун цэврийн цаас байдаг. Ариун цэврийн цаас хэрэглэдэггүй айл гэж байхгүй. Үйлдвэрлэгчдийн өнгөрсөн онд хийсэн судалгаагаар манай дундаж өрхийн 1 жилийн ариун цэврийн цаасны хэрэглээ нь 91 ширхэг байгаа юм. Ариун цэврийн цаасны үн 300 төгрөг гэж тооцвол нэг өрх жилдээ 27300 төгрөгийг дээрх бараанд зарцуулж байгаа юм а. Монголын 650 мянга орчим өрхийн тоонд үржүүлэх юм бол бүрчих мөнгө гарах нь тодорхой юм. Ариун цэврийн цаасны түүхийн эд нь хит хатуу биш, бодоггүй, гялгар биш байх ёстой байдаг байна. Энэхүү бэлэн болсон цаас нь дараагийн дамжлагаар очдог байна. Энэ бол таслагч үүсгэх хэсэг. Бидний хэрэглэдэг зарим ариун цэврийн цаас 20 см урт бүхий зориултын таслах хэсэгтэй байдаг.
хээ болон таслагчтай болсон цаасыг тусгай зориултын голд нь ороож бэлтгэдэг байна. Ингэхдээ нэг цаасыг 65 м урттай байхаар ороогдож бэлэн болон цас тасдах хэсэгт очино. Тус бүрийг нь 8.5 см өргөнтэй болгож тасцдаг байна. Эцэстээ бэлэн болсон цаасны жинг тохируулаад зориултын утанд нь савлна. Сонирхолтой нэг ширхэг ариун цэврийн цаасыг 120 г байдаг юм байна. Жинлэх болон уутлах ажлыг гараар хийдэг. Үйлдвэрлэлийн бүхий шат амжилт автоматар гүйцэтгэдэг бөгөөд тус үйлдвэрт ердөө 3 хүн л ажилладаг. Гэр бүлийн бизнес гэдгийг дурдах зүйтэй юм а. Одоо нойлон цэс бүтгэх тийм ээ, яг ямар дараалалаар бүтэж байна, ямар шат амжилттайгаар бас эцсийн бүтээгдэхүүн болж байгааг үзэгчтэй харуулъя. За манай цаасууд одоо 3 давхар цаас байгаа. За цаасаа одоо урлаантай цаасаа одод суурин дээр 3 давхар цаасаа байрлуулад за одоо энэ тоног төхөөрөмжийн дээр одоо голонд орооно. За энэ одоо ингээ холоо ийн. Одоо яг энэ автомат утга маань одоо энэ ажиллана. Тэгээ автоматаар зүсээд одоо энэ дээр цавуугаа одоо хийж өгнө. За ирмэн дээр цавуугаан сайхан ингээд хийж өгөөд ирмэгийн сайхан ингээд таарч өгнө энэ дээр. Ингээд таарч өгөөд тэгээд ингээд ороод одоо энэ дээр бол хэдэн секунд ингээд гарна. За ингээд дараагийн ороод ингээд хийлээ. Одоо нэг 3 давхар цаад ороод байна. Манай цаасууд хэвгүй. За 3 давхар. Одоо ингээд аман задраад ингээд хөврөөд өгдөг. Тэрнээс сэргийж одоо аман сайн таарч өгдөг. Манай цаасууд одоо эсэнтаа цаас гэж одоо өчрнүүд одоо усанд маш хөргөө уусдаг. Одоо ингээд нэггээр одоо хэрэглээд одоо 0.4 яд усаан татхад одоо хамт задраад явна. Усны одоо бүгд бүрийн стандарт цаас гэж ярьдаг цаас ба. Тэгээ одоо энэ ороогоо буцаа одоо энэ бол одоо ингээд 70-75 м цаас ороочж байгаа. Энэ дээр хянах дээр одоо бүх команда өгнө. Хэд ороох уу гэдэг команда энэ дээр өгөөд тэгээ одоо сануулаад орхино. Тэгээ энэ өөрөө автоматар орооно. За ороосны дараа ямар үйлдэл вэ? За одоо энийг дахиад нэг үзүүлчих тий. За цаасаа ороогоод одоо энэ бүсгэн машин дээр ирнэ. За машины маа утга бол маш сайн даадаг байх хэрэгтэй. Тэр утга одоо 90 муутай байх юм бол хэдний зүснэ бас хар өнгөтэй болдог. Тэгээ утганы маа доор одоо утгаан байнга ирж байдаг хоёр дашид байгаа. Тэр хоёр дашид маань маш одоо альтан гараас өнцгөр очдог байх хэрэгтэй. Тэгэхгүй буруу үлдэх юм бол бас даадаг байна. Тэг. Ариун цэврийн цаас маш нэмгэн байдаг учраас үйлдвэрлэх явцад урагдах, цоорох зэрэг асуудал баггүй гардаг бөгөөд энэ үе төхөөрөмжөд тохиолдол дуугарч үйлдвэрийн ажилтнууд шалгаж хэвийн үйлдвэрлэлд оролдог байна. Тиймээс үйлдвэрийн явцад гарсан хорогдол цаас их гардаг гэдгийг хэлж байлаа. Мөн үйлдвэрлэлийн алдаатай зарах боломжгүй цаасаа зарим айл өрхөд хямд үнээр борлуулдаг гэдгийг ч мөн бидэнд хэллээ. Зах зээлийн 80 орчим хувийг импортын бараа эзэлдэг. Энэхүү нэг ариун цэврийн цаас үйлдвэрлэхэд бол ойролцоогоор 8-аас 10 минут болж байгаа юм а. Сонирхолтой ариун цэврийн цаас нь 15 минутад бүрэн орж зөөлөн хэлбэр шийдэх ёстой байдаг гэсэн харамсалтай нь манай ариун цэврийн цаасны хэрэгцээний 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн эзэлсээр байна. Бидний мэдих Орос улбаны улсын Обухо, Бумага, Солонгосын ливинг зэрэг шүү дээ. Өнгөрсөн онд гэхэд гайлаар 1,786,000 гаруй килограмм ариун цэврийн цаас орж ирсэн гэх мэдээ байгаа юм. Үйлдвэрлэх бололцоо түүхийн эдэнд байсаар байтал импортын бараанд хэдий болтол дарлуулах вэ гэж үйлдвэрлэгчид асууж байна. За би 2005 онд одоо Солонгос улсаас ирээд одоо энэ үйл ажиллагаа явуулах одоо санаа төрчөөд одоо мэдээлэл явсан, судалсан одоо бүр одоо урд хурцруу яваад одоо Бээжингээс цааш хадуудаар яваад маш их юм судалсан байгаа. Тэгэж яаж одоо энэ үйл ажиллагаа хийсэн. Хамгийн одоо гол нь санхүүгийн юу бол надад маш их дутагдaltaй байсан. Тэгээ одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд одоо олон жил хандсан, барьцаа хөрөнгө маань хөрөхгүйгээд их хойшлогдсон. За тэгээ манай өмнө аймагт бас тус цалгааны байдлаас хангалт муутай байсан. Энэ бүх зүйлийг бас яг хүлээсэл дээ. Тэгээ одоо тоног төхөөрөмжийг лизингээр аваад 3 жил одоо төлж барагдуулаад дараа нь одоо бас орон нутгийн сум хөгжүүлэх сангаас 30 сая төгрөгийн одоо дэмжлэг авч энэ үйл ажиллагааг хийсэн байна. Хамгийн гол нь одоо тэнд гарч байгаа бүтээгдэхүүн тухайн улсынхаа хүн амынхаа зах зээлээс шалтгаалж үн бол маш хямдхан байдаг.
маш хямд гарч байж үнэ өрсөлдөд их байдаг. Хямд байж үжил одоо бараа маш хямд хурдан зарагдаж байдаг. Манайд бол хүн багтаа учраас бас маш хямднаа гаргах юм бас боломж байдаг. Одоо бүтээгдэхүүн импортоор орж иж байгаа учраас валютын өсөлттэй холбоотойгоор бас хямдхан гарах юм боломж байдаг. Манад үндэсний үйлдвэрлэгчид дэмжих зах зээлийг хамгаалах төрийн бодлого хэрэгтэй байгаа нь олон жишээнээс ажиглагдж байгаа юм. Үйлдвэрлэгчид болон хэдэн 10 жил үйлдвэрлэл хөгжүүлсэн туршлагатай орны бизнес эрхлэгчтэй өрсөлдөхтөө хойноос нь дагах бус тосч хөгжиг ирмэлцэлтэй байдаг гэдгийг ч онцолж байна. Гэхдээ бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээлээс үүдэн хэрэглэгчтэй 100% татаж чадахгүй байгаа нь үнэ. Тухайлбал үйлдвэрлэлээ хөрвжүүлэх, бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, зорилгоор банкнаас зээл хөөсгөд, хүү өндрөөс гадна үл хөдлөх хөрөнгийг нь багаар үнэлдэг, дээр нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд дотоодын үйлдвэрлэгчид их хэмжээгээр үйлдвэрлэж чаддгүйгээс гадны ижил төстэй бараа бүтээгдэхүүн үнэ цогтдог байна. Мөн түүхийн эдийн эргэлтийн хөрөнгийн дутагдлаас болоод ихэнх үйлдвэр суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байсаар байна. Хамгийн гол нь борлуулалт сайн байж үйлдвэрлэл үйлчлэгээ сайжиж өргөжин хөгждөг олон улсын туршлага байгаамаа. Мас агентлагаас хэрэгжүүлж байгаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл өмнө их цонхор говийн Өмнөговь аймгийн Эрхэмсэг ариун цэврийн цасны үйлдвэр дээрээс хүрлээ. Өмнөговь аймгийн хувьд ариун цэврийн цасны үйлдвэрлэл эрхэлдэг цорын ганц аж ахуй нэгжүүлдэг тэр нь одоо Эрхэмсэг говь компани байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ өнөөдөр бид баялаг бүтээгчдийн дэмжин төсөл хөтөлбөрийнхөө нэвтрүүлгээр Эрхэмсэг говь ариун цэврийн цасны үйлдвэрлэлийг хүргэлээ. Тэгэхээр Эрхэмсэг говь ариун цэврийн цасны үйлдвэрлэлийн хувьд одоо өдөрт 3500-аас 4000 ширхэг ариун цэврийн цасыг үйлдвэрлэх хүчин чадалтай, аймаг орон нутгийнхаа хэрэгцээг бол одоо 100% хангах хүчин чадалтай ийм үйлдвэр юм. Үзэгч та бүхэнд хүргэсэн өнөөдрийн баялаг бүтээгчдийг дэмжих төслийн нэвтрүүлэг Өмнөговь аймгийн Эрхэмсэг говь ариун цэврийн цасны үйлдвэрлэл дээрээс үргэлжлэн хүрлээ. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөговь аймагта баялаг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөговь аймагтаа баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөговь аймагта баялагийг бүтээж байна. Бид баялаг бүтээгчид. Бид Өмнөговь аймагтаа баялагийг бүтээж байна.